Монгол улсын шинжилгээний засгийн газар, Эрүүл Монгол хүн хөтөлбөр, Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж 11 аймгийн төвд онцлогооны төв байгууллаа. Манай компани Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа шинжилгээний засгийн газраас явуулж байгаа хөтөлбөрийн хүрээнд 11 аймагт нүд чих хамар хоолой шүдний танаг төхөөрөмжүүдийг суйрлуулад сургалтаа зохион байгуулад дууслаа. За манай компани бол нүд чих хамар хоолой шүдний танаг төхөөрөмжийг бүгд найрамдах Солонгос улс, Япон улс, Итали улсаас импортлон оруулж ирж суйрлуулсан байгаа. За эдгээр танаг төхөөрөмж нь одоо Монгол улсын хэмжээнд сохролт хүрэж байгаа нүдний өвчлөлүүд. За энэ дотроо тухайлах юм бол нүдний даралт ихсэх өвчин, нүдний одоо болор цайх өвчин, харааны их өндөр одоо хугарлын ажигтай өвчнүүдийг онцлох, тэр өвчлөлүүдийг эрт одоо үед нь онцлох тийм ээ. Онцлсноороо өвчний үе шатыг тодорхойлох, өвчний үе шатыг тодорхойлсноор эрт эмчилгээнд хамрагдах ийм өндөр ач холбогдол бүхий одоо танаг төхөөрөмжийг нүдний эмнэлгүүдэд нь одоо нүдний кабинетнууд нь нийлүүлсэн байгаа 5 төрлийн нүдний танаг төхөөрөмжийг. Чих хамар хоолой дээр чих хамар хоолой үзэлгийн онцлогооны болон эмчилгээний ширээ гэдэг танаг төхөөрөмжийг нийлүүлсэн. Энэ ширээ нь болохоор зэрэг өвчтний одоо амьсгалын замын эрхтнүүдийн одоо эмгэгийг онцлохоос гадна тэр одоо эмгүүд дээр байгаа өвчлөлийг эмчлэх тухайлах юм бол одоо энэ төвөнхийн одоо өрөвсөлттэй үед гамрын хөндийн өрөвсөлттэй үед тэнд шууд хэсэг газар нь эмчилгээ хийх, өөрөөр хэлэх юм бол эм хийх, эмийн одоо тариа хийх, цацлах хийх ийм өндөр ач холбогдолтой. Танаг төхөөрөмж болон аймагуудын нэгдсэн онцлогооны төвийн засварын ажилд Ерөнхий сайдын багцын хөрөнгийн тэн хагасыг буюу тодруулбал 25 тэрбум 977 сая төгрөг зарцуулсан юм. За манай CIT компани нь Монгол эмийн концернтэй түншлэл болж энэ ажлыг гүйцэтгсэн. Манайх болохоор энэ ажлын 2 дугаар багцын дурангийн танаг төхөөрөмжийг бол нийлүүлсэн. 11 аймагт Япон улсын дэлхийд алдартай Fujifilm корпорацийн Fujinon брендийн одоо 4 төрлийн дуранг нийлүүлж сургалтаа ингээд хийгээд дуусаад байна. Үүнд болохоор хотоодны дуран, бүдүүн гэзний дуран, уушгины дуран, урлогийн дуран гэсэн ийм дурангууд орж байгаа. Эдгээр бүгдээрээ бол хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн ийм дурангууд байгаа. Fujifilm корпорац болохоор одоо сүүлийн 10-аад жилийн асар богино хугацаанд дижитал видео дурангийн зах зээлд одоо дэлхийн зах зээлд 60% гэж хүртлээ бол зах зээлээ одоо өргөтгөж чадсан. Энэ дуранг хэрэглэснээр хамгийн гол зорилго нь бол хавдрыг эрт үед нь илрүүлэх, хавдар болон альва эмгийг эрт үед нь илрүүлж, эрт үед нь оншилсноор эрт эмчилгээ хийх боломжтой болж байгаа. Эрт эмчилнэ гэдэг маань одоо жишээлбэл хотоодны хавдрыг эрт илрүүлснээр одоо цээжний хөндийг нээлгүйгээр дурангаар хавдрыг авах боломжтой. Ингэснээрээ асар их хэмжээний одоо зарлалыг хэмнэх төдийгүй одоо ач холбогдол өндөртэй. Ягаад гэвэл тэр хүн цээжний хөндийн нэг хаалгаа хийдэг гэдэг бол маш удаан хугацаагаар эмзэг твтэн өндөр зардалтай. Тэгэхээр одоо тэр бүх зарлалыг хэмж болж байна гэсэн. Архангай, Баян-Үлгий, Баян-Хонгор, Дорногов, Говьалтай, Завхан, Сэлэнг, Сүхбаатар, Увс, Хинти, Хөвсгөл аймагуд орчин үеийн танаг төхөөрөмжөөр танаглагдсан иж бүрэн онцлогооны төвтэй боллоо. За шинжилгээний засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Mons Farm Trade ХХК-н бол одоо 7 аймгийн төв томографийн аппаратыг нийлүүлж байгаа. Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил улсад үйлдвэрлэсэн 27 нэр төрлийн 240 ширхэг багаж танаг төхөөрөмж онцлогооны төвүүдэд нийлүүлэгдсэн байна. За бидний нийлүүлж байгаа энэ томографийн аппарат нь бол одоо энэ томографийн аппаратынхаа сүчэнд бол удирдагч нь басан Siemens компани Somatom Emotion 16 гэсэн хамгийн сүүлийн үеийн танаг төхөөрөмжийг бид нийлүүлж байна. Эдгээр нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт хангасан ажилуулгад хялбар, бүрэн автомат, орчин үеийн дэвшилтэт технологитой онцлогоо шинжилгээний шинэ танаг төхөөрөмжүүд юм. За энэхүү томографийн аппарат нь бол ажиллагаа бол маш хялбартай, маш нарийн онцлогоо хийх боломжтой. За мөн тухайн өвчтнүүдийг бид нэр орон нутгаас
хот руу тээвэрлэх, хүнд өвчтөн хүмүүсийг орон нутгаас хот руу тээвэрлээд одоо ингээд ах боломжгүйгээр тухайн хүн байх юм бол тухайн үед нь бол онцлогоог бол маш нарийнаар хийгээд шаардлагатай тохиолдолд бол сүлжээгээр холбогдож мэдээлэл дамжуулан энэс мэрэгжлийн эмчнээс зөвлөгөө авах боломжийг бол мөн энэ аппаратаар нэвтрүүлэх сараад бүрдүүлж өгч байгаа. За мөн энэ аппарат маань бол тухайн одоо өвчтний маань онцлогооны мэдээллийг бол сэтэн дээр бичиж өгөх бүрэн боломжтой. За өвчтнийхээ одоо энэ түүх юмыг бол принтер дээр гаргаж өгөх боломжтой ийм аппарат байгаа. За энэ томографи аппарат нь бол тарих, нуруу нугас, мэдрэл, одоо дотоод эрхтэн гэсэн бүхэл төрлийн одоо онцлогоог хийхэд бол ашиглах бүрэн боломжтой. За Emotion 16 гэж байгаа нь бол ингээ нарийн одоо ийм төслүүдийг бол хийж одоо шинжилгээг бол хамгийн нарийн түвшинд бол хийх бүрэн боломжтой. Тэгээд давуу талтай байгаад байгаа. Тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг нийлүүлэгч компаниуд бүрэн хариуцах юм. Одоо үйлдвэрлэгчийн нөгөө нэг тэмдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр үйлдвэрлэгдсэн он сар хугацаа байгаа. Дээрээс нь бид нэр 2 жилийн баталгаа хугацаа өгсөн байгаа. Тэгээ 2 жилийн баталгаа хугацаанд үйлдвэрлэгчээс болсон бүх одоо аливаа асуудлыг бид нэр одоо шийдэх юм үүрэгтэй ажиллаж байгаа. Нийлүүлэгч компани мэргэжилтнүүд аймаг бүрт очиж тус тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг сургасан байна. Дүрс онцлогооны гэх мэт өндөр ур чадвар шаардсан аппарат дээр ажиллах эмч нарыг Солонгос улсад явуулж сургажээ. Одоо манай эрүүл мэндийн хөгжлийн төв энэ сургалтыг бас зохион байгуулад үе шаттайгаар дараагийн ээлжинд бол энэ онцлогоо одоо хэрхэн яаж зөв одоо онцлогоо, за онцлогооны үзүүлэлтүүдэд яаж төвнөх үү, за яаж одоо тэр өвчнийг бүрэн дүүрэн онцлж одоо яах вэ гэдэг дээр бол эмч мэрэгжилтний одоо мэдлийг дэвшлүүлэх давтан сургалтууд, тасралтын сургалтуудыг бид бол цаашдаа болоод одоо явуулаад эхэлж байна. Мөн цаашдаа энэ эмч нараа бол үе шаттайгаар бол мэрэгшүүлэх сургалтыг бол бас хамруулад ингээд энэ онцлогоо эмчилгээнийг явуулах тэр онцлогоогоо яг хийх эмч нарын чадварыг бас сайжруулах ажил хийгдэх юм аа. Шин тоног төхөөрөмжүүд суйрлуулснаар аймагуд онцлогоо шинжилгээг клиникийн 3 дугаар зэрэглэлийн эмнэлгүүдийн төвшөнд хийх боломж бүрдлээ. Заавал хот орон буюу Улаанбаатар хотод ирж 3 дугаар шатны эмнэлэгт эмчилгээ онцлогоо хийх шаардлагагүй болчих. Орон нутагтаа эмчилгээг онцлогоогоо хийлгээд онцлогооны дараа эмчилгээг бүрэн хийлгэх боломжтой. Аслагдсан аймагуудаас Улаанбаатар руу их зардал гаргаж ирэх энэ одоо зардлыг хэмнэх тийм ээ тухайн хүн эмчилүүлэхээр ирээд одоо ажлын байраа орхих, тухайн байраа ажлын байрыг згүүдэх тийм ээ одоо олон их зардлуудыг хэмнэж байна. Ингэснээр шинжилгээ хийлгэх нийслэлийг зорддог орон нутгийн иргэдийн урсгал 60% буурах бол орон нутгийн эмч нар шинжилгээний хариу оншиг улсын төв эмнэлэг зөвлөх эмчид цахимаар илгээн шууд зөвлөгөө авах боломжтой боллоо. За орон нутаг бол энэ аппарат тоног төхөөрөмжийнхээ цаашдын одоо найдвартай ажиллагаан дээр л анхаарах хэрэгтэй. Орон нутгийн иргэд та бүхэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн мэрэгсэн эмч нартаа итгэж аймгийнхаа онцлогооны төвөөр үйлчлүүлээрэй. Шинчиллийн засгийн газар, эрүүл Монгол хүн хөтөлбөр.